Бид мэддэг юм шиг, мэддэггүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй царайлдаг байх ёстой зүйл шиг хүлээн зөвшөөрсөн гажууд бол гаалийн байцаагч нарын авилга юм. Иргэдийн дунд гаалийн байцаагч нар авилга авдаг гэсэн явган яриа явдагч өнөөдрийг хүртэл баттай нотлогдож байгаагүй гэхэд болно. Харин авилгатай тэмцэх газраас гаалийн байгууллагын асуудал бий гэдгийг нь баталж эдрэтэ утасны үзүүрээс барьжээ. Багагүй хэмжээний мөнгө эргэлддэг учраас их хэмжээний мөнгө хэн нэгэн албан тушаалтанд өгч байж замын үүдийн байцаагч гэсэн албан тушаалт томилогддог гэдэг баталгаагүй мэдээлэлч бий. Энэ явган яриа иргэдийн дунд хэдийн танил болчихсон гэхэд болно. Ингээд цаанаас нэг оруулах байгаад штэ. Тэр чинь зүгээр ингээд мөнгө төр өгчлөө шууд үзэхгүй зүгээр. За үзчихлээ одоо юм алгаа нэг шууд юу яагаад оруулчихдаг гэдэг ярьжсэн. Би яг тэрийг өөрөө яг сонссон. Зөндөө. Гэтэ тэд мэдээж ил мэдээж хийхгүй шүү. Дандаа л тэр чинь сүлжээгээр явуулгаар захиалгаар хийж байгаа шүү. Хамаагүй бас хийхгүй. Тийм яриаг гэсэн сонсчихсон. Олны уг орто гэдэг шиг авилгатай тэмцэх газраас хийсэн шалгалт үүнийг нотлоод өгч байна. Тодорхойлбол ажиллах хүчний орон тоон хязгаараас хэтэрч гисэн хязгаараас давсан байцаагч нарын цалин төсөвт суугаагүй байхад нь цалин хөлс олгосоор ирсэн байна. Үүнийг төсөвт тодтгол хийгээд шийднэ гэсэн тайлбараар хаацаалж байгааг гэлээ. Нэгдүгээрт төсвийн тодтгол хийхийг гаалийн байгууллага мэддэг болчихсон. Хоёрдугаарт замын үүдэд томилогдох шангаа өгчихсөн учраас орон тоон хэтэрсэн ч хамаагүй томилогддог юм байна гэж хардаж болохоор юм. За үүнийг мөрдөн байцаалтаар нотлон одоогоор эдгээр бүх зүйлд хардлага төдий сэжиг төдий байгаа. Ашиг орлого ихтэй ажлын байрны томилгооноос гадна ашиг олдгоо гэдгийг батлах баримт бас бий. Замын үүдийн гаалийн нийт 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлэлтэнд нь хяналт шалгалт авилгатай тэмцэх газраас хийсэн. 159 алба хаагчаас 35 нь их хэмжээний орлогын өөрчлөлтөд нуун дарагдуулсан мэдүүлээгүй гэдэг нь нотлогдоод байна. Их хэмжээний мөнгө гэдгийг хуулинд тодорхой зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх мөнгийг их хэмжээний гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянга төгрөг гэж тооцох юм бол нэг байцаагч догтлон 48 сая төгрөгийн их хэмжээний орлогыг нуун дарагдуулсан. Зөвхөн замын үүдийн гаалийн 35 ажилтан 1 тэрбум 680 сая төгрөгийн нууц орлоготой байсан гэж хэлж болно. Хамгийн багадаа гэдгийг нь дахин онцлох зүйтэй байна. Хөрөнгө орлого орон сууц газар зээл буюу их хэмжээний өөрчлөлтөө мэдүүлээгүй гэсэн нийтдээ 35 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү наривчлан шалгах шаардлагатай гэж дүгнсэн байна. За энэ ажил одоогоор авилгатай тэмцэх газрын хяналт шалгалтын албанд бол хийгдээд эхэлсэн байж байгаа. Замын үүдийн гаалийн байцаагч нар замын үүдтэй хямдхан жижиг тэргүүд ундаг, хотод ирээд том үнэтэй жип ундаг гэсэн бас нэг олонний үгүй. Улсын байцаагч бусдаас дээгүүр амьдарч байна гэхэд болно. Энгийн нэгэн төрийн албаагч. Авилгатай тэмцэх газраас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гайл татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нарын албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл ахуул авч байхад нь баривчлан саатуулж улмаар эрэг үйлийн тусгай ангийн 268, 269 дугаар зүйл зааснаар эрэг үүрэг үүсгэн холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулж байгаа. Тэрэг мөрдөн байцаалтанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээллийг гаргах боломжгүй. Ийм нөхцөл байдлыг санаатаагаар бүрдүүлсэн гэж хэлж болохоор байгаа. Гаалийн хяналтын бүсүүдэд хяналтын камер ховор байдаг. Камерын тусламжаар гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагааг хянах нөхцөл боломж муу. Гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн улсын байцаагчаас тусгаарлагдсан тусдаа өрөөнд байрладаг. Өрөөнд нь хяналтын камер байхгүй байгаа нь үйлчлүүлэгчтэйг нүүр тулсан уулзалт хийх боломжийг бүрдүүлж байна гэж авилгатай тэмцэх газраас дүгнэлт өгсөн байна. Энэ асуудал нэг тийш шийдэгдэх нь боломжтой. Авилгатай тэмцэх газраас ямар ч үсэн эдрэтэ утсын үзүүрээс бариад авсан цаашдаа хэрхэн шийдэгдэх нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно.